Сайн байцгаана уу? Намайг Намуна гэдэг би Говьлын аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11 дэрнгийн сурвалжлагч. Монгол улсад өнөөдрийн байдлаар хаягдаж буй хог хаягдлын 20-30% буюу өдөрт 1.6-аас 2.5 тонн хог хаягдал нь цаас хог хаягдал барина гэсэн судалгаа байдаг. Энэ хог хаягдлыг бууруулах зорилгоор би өөрийн амьдралдаа цаасыг дахин боловсруулж эхэлсэн. Хамгийн түрүүнд өөрт байгаа хаягдал цаасыг жижиглэж бэлдээд дараа нь хайчлаад сав руугаа хийнэ. Савн дээрээ халуун ус хийгээд халуун устайгаа миксердээд миксерсний дараа ингэж харагдана. Үүнийгээ хүүтэн устай холиод хойсон дотроо жаазаа хийгээд жааз нь дээрээ цаасаа аваад цаасаа усыг нь сайтар шингээж авсны дараа хатаагаад бидний дахин боловсруулсан цаас маань бэлэн болно. Эдгээр цаасыг юунд ч ашиглах боломжтойгоор давуу талтай. Энэ хэдий тийм том үйлдэл биш ч гэсэн гарч буй өрнөлөө нь мод ус цахилгаан энерги хэмнэхээс гадна хог хаягдлыг багасгах мөн өөрийн эдийн засаг ч гэсэн багц чулуу хэмжээгээр